гуйжуултыг бол би бүр амар эргэлдэг байсан. Тийм. Үрээл нөө гуйжуулах нь л сайн гэж боддог. Тийм үү? Цэг сууцгаая. Торгон хүнжилт хөвтөж байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ гэсэн шүү. Бүр нөхөрт бас зүтгэн. Тэгсэн чинь амар хөөрхөн бүр надаас илүү зүрхт юм бэлээ бүр ингээд. Тэгээ би бүр хайр ямар хөөрхөн ямбай зүрхт юм ингээд. Casting viral Poppy Teal Amna. Өнөөдрийн мөхтөл маань болохоор нэлээд смут зөөлхөн танд болохоор яг юм торгон хүнжилт байгаа юм шиг мэдрэмж өгөх байх гэж найдаж байна. Манай залуугийн хийж өгж байгаа моктейл чинь хоёулынх нь нэвтрүүлэхдээ одоо бас сэдвцээ зөгцөж өгдөг штеп. Яг ийм амт шиг нэг ийм мэдрэмж өгөх зочин байх юм болов? Гоё юм ихтэй ирэх баха. За тэгвэл хоёул ажилдаа орох. Ажилдаа орё. Стэх баярлаа. Манай өнөөдрийн зочин хөөрхөн яг манай моктейл шиг зөөлхөн үзэсгэлэнтэй Дүзима. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Өрсөнд баярлаа. Ирсэндээ баярлалаа. Би сая чамтай зүгээр ярьжсэн аа яг Дүзимаг ярих болсон чи би сая өөрийгөө мэдэрлээ. Яг л ийм юм ихтэй. За баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн манай моктейлийг уугаарай. За. Яг өөрийг нь бодож хийсэн юм хамаа байна тийм. За чиний нэрийг сонсоод хийсэн. За. Цэцэргантай гэсэн. Тийм байна. Цэцэргэн өнөртөж байна. Торгон хүнжилт хөвтөж байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ гэсэн шүү. Тийм үү. Надад яг юм чихэрлэг нь болохоор бас юм гоо сэргээх мэдрэмж төрж байна. Ер нь Дүзима арьс арчилгаанда юу хэрэгэлдгийг, ямар шат дараалалтай байдгийг одоо энэ сайхан арьсны нууц юу юм бэ гэдгийг мэдмээр байна. Би чинь 3 хүүхдийн ээж юм чинь тэгээ бас маш их завгүй л байдаг. Тэнгүүт хаяа маш их чухалчлан, хаяа орхитуулна тэгээл ерөөсөө тийм мэдрэмжээ дагаал бас явдаг. Энгийн байх тусмаа хүчтэй гэдэг зарчим бол ер нь бол миний одоо гоо сайхан одоо хувцлалт одоо юу гэдэг хооллолт гэд бүх юм дээр л би яг тэр зарчмыг ерөөхдөө баримталдаг. Ерөөхдөө тэгэл Монголынхаа уур амьсгалтад тааруулаад аль болох сайн чийгшүүлэх, хамгаалах гэсэн тэр одоо үйлдэлүүдийг хийдэг. Минимал гэсэн чинь надад би бас тэгдэг байхгүй юу? Одоо жишээлбэл одоо энэ 3 биш энэ 3-аар чинь хэрэглэхэд айгүй амар. Тэгээ нэг дандаа яарч тэгээ өдөрт 2-3 бодуулна кино юм байна тийм. Тэгэл заавал буцаал тосоод түрхнэ. Тэгээд надад бас манай бүтээгдэхүүний үнэргүүн таалагддаг. Ингээд нүүрэнд ингээд нэг юм одоо нэг хурц үнэртэй юм түрхээл тий. Тэгснэ тэг нэг олон төрлийн бүтээгдэхүүн гээл дараалалж түрхээл тий. Ингээд багтсан би нүүр бүр улам ядраад байгаа юм шиг санагдав. Хүнд санагдал тий. Хүндрэл тий. Яг тэгдэг. Тэнгүүд энэ 3 маань өөрөө нөгөө бүх юмаа гурлах нам хүртлөөсөө нүүрэнд маньста зүтгэдэж штэ тий. Тэ аюу хөргөн бүр нөхөрт бас зүтгэн. Тэр чинь дундаа хэргэлцдэг байхгүй юу? Тийм штэ болно штэ нэрээ. Тэгсэн чинь би бүр нөхрөөгөө энэ чи ерөөсөө энэ төрөхгүй байна гэсэн яасан гэсэн чинь энэ ингээд нэг багсахгүй бодох юм гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь гайхаад би төрөхтэй штэ гэсэн чинь би нууцаар харсан. Тэгсэн чинь амар хөөрхөн бүр надаас илүү төрөхт юм билээ бүр ингээд. Тэгээ би бүр хайр ямар хөөрхөн ямбай төрөхтэй ингээд. Надаас илүү уншин энийг. Эн чинь тийм байна гэж мэгээд ингээд. Тэгээ эрэгтэй хүмүүс чинь тийм хөөрхөн. Тийм шүү дээ. Бас эрэгтэй хүмүүст ч юм бас энгийн мөртлөө ингээд цөөхөн тэгтээ яг ажилдаг тийм бүтээгдэхүүн байхад л хэрэгтэй шүү дээ. Тийм үнэргүй. Манай нөхөр бол бүр ингээд маяглаад байдаг байхгүй юу? Одоо баг айгаад ичээд байгаа юм уу те. Өндөө ингээд гоё нүүрд чи гоё массаж хийж өгье, маск тавьж өгье, юм бүрхэж өгье. Гү би ингээд миний арьс гоё байгаас тийм чинь гоё байдгийн нөгөө усаар угаадаг байгаа. Тэгээ би хаяа ингээд бүр хүчээр ингээд сайхан юм хийж өгөхөөр үнэртэй байгаад байхаар нэрнээс чинь байхгүй юу? Би яг ингээд өөр юм хийж ин гэж бодоод идэм шүү. Сикаг ч юм уу эсвэл урайшаахаа өөр бүтээгдэхүүн төрхөж өгөхөөр ер нь айгу дуртай байгаа. Сикаг гэдэг чинь одоо синтетик acid гэдэг нөгөө бар өвс гэж орчуулагдаж байгаа байхгүй юу? Манай өвгдөөс бар өвсийг одоо олж анх нээхдээ яаж нээсэн бэ? Энэ одоо ийм нөгөө эдгээдэг өвстэй өвс юм байна гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр барнууд тэр одоо бартал нутаг байсан юм шиг. Барнууд идээдээс.
шархагдсан байгаа барнууд тэр өвсөн дээр очиж хөвтээд идэг гэсэн байхгүй. Нөхөн төлжүүлдэг Тийм. үйлчлэх юм байна тий. Тэгээд энэ яадаг шидтэй өвс юм бэ гэдээ үзэнгүүт нөхөн төлжүүлдэг, эдгээдэг, сэргээдэг тийм зөөлөн чанарын юм байсан байхгүй. Одоо тэгж болохгүй юм байлээ шүү. Тэгэхээр арьс эмзэгчтэй юм байлээ шүү гэдэг хоёлонгоос нь асууя. Ийм хоёр гоё хүмүүс байсан. Юу хийж болохгүй юм бэ? Энэ Улаанбаатарт чинь гоё байхын тулд. Би бол түрүүн бараг хэлсэн юм шүү те нөгөө нэг олон бүтээгдэхүүн хурц үнэртэй. Тэгэл те. Давхарлаа л. Тийм. Тэгэл өөр ямар орчнууд байдаг вүлээ. Алкогол яасан Ахтар үнэртэй. Тийм бодисхтэй тий. тийм бодисхтэй. Би болохоор яг ингээл хүний хэлсний дагуу ингээл за энийг л төрөх хэрэгтэй. Энийг л ингээд миний шат даралтай хэрэглэх хэрэгтэй байна гээл нөгөө хитрхи ингээд зөвлөгөөг давхчихгоод миний арьс цаана нэг өөрөөр хүлээгээд авч байгаа чинь билүү те. Тэрэн дээр би алдсан. Тэгээ хоёрдугаар зүйл нь юу вэ гэхлээр би хит их ингэж анхаардаг байсан гэхөө. Тэгээд гуйжуултыг бол би бүр амар эргэлдэг байсан тийм. Одоо 10 жил байхдаа дараа нь оюутан болоод ч тэрстэй. Үрээл нэг гуйжуулах нь л сайн гэж боддог. Тэгэл хүчтэй гуйжуулах тусмаа л сайн гэж боддог. Яа гэвэл яг гуйжуулсны яг дараахан нэг хэдэн минут нэг угаасаа л арьс амар гоё ялдаг штэ нэг юм хүчийг өгөөл нэг юм шинэ арьс гарч ирэл. Тэгвэл маргааш нь ямар амар болдог вэ? Тэгэл 7-ны дараа ямар амар эмзэгчдэг вүлээ те. Тэгэл нөхөн түлжиж амжаагүй байхад нь дахиад үрээл ингээл юм балчуур авж байгаа л үрээл скрабдаал тэгэл юм хөөсөн юмар угаагаал ингээд хитрхи бүр ингээл гуйжуул эмзэгшүүлээд идэв гэсэн. Тэр нь л зөв юм шиг санагддаг байсан. Тэгээд тийм учраас би юу хэлэх гээд байна гэхээр гээд зөөлөн байх тусмаа илүү хүчтэй юм билээ шүү гэдгийг л ойлгосон. Гэртээ хийдэг скин кер ч юм уу те хак ч юм уу те одоо өглөөсөө өсөөр угаавал тэгдэг мэгдэг янз бүрийн тийм гарч ирдэг байхгүй юу? Тиймэрхүү ер нь DIY гэртээ хийдэг зүйлсийг дэмждэг үү? Ер нь тэгээд яг мэрэгжлийн хүмүүсийн хийсэн бүтээгдэхүүн дээр дээ гэж боддог уу? Яг гоо туршилт бол хийж үзчихсэн. Одоо жишээлбэл одоо нэг туршилт нь бол нөгөө кофе нэг үлдээдлээд тэр өөр скраб мраб. Тэр бол бүр үнэхээр яг фейл болж байсан. Тэгээ бүр тийм үү. арьсаа гарчлуулаад тэр чинь юм дөө яг нөгөө өвдрөө шиг юм чи олоо. Тэгээд тэрнээс хойш ер нь яг тэгж туршилт бол хийж үзээгүй. Та хоёр тэгвэл тийм нөгөө скин кер хэрэгслүүд байдаг штеп багаж хэрэгслүүд гуаша ч юм уу, өстой юм нөгөө роллер ч юм уу. Эсвэл сүүлийн үед нөгөө microcurrentтэй юм аппаратнууд гардаг болсон шүү дээ тийм. Тиймэрхүү юмдыг юу гэж? Би болохоор яг тэр массаж, гуаша гэх тиймэрхүү юмнууд бол маш их итгэдэг. Тэр чинь яг нөгөө шинжлэх ухаанаар нэлээд тайлбарлуулж исэн нөгөө яг юм лимфны юунуудыг зангилаануудыг нээж өгөхтэй. Тэгээд тэр нээж өгөх чинь маш их ач холбогдолтой юм билээ. Тэгэхээр ингээд нүүрэндээ массаж их гуаша их чинь цаагаараа зөвхөн ингээд нүүрээ ингээд массажлаад байгаа шүү. Тэр чинь дархлаа дэмжин, цэсний эргэлтийг сайжруулна гэх тээ. Тэгээ хуян нэрээс ингээд сэргийлнэ гэл маш олон юм өрнөлөөтэй үр шимтэй зүйл байдаг юм байлээ. Одоо жишээл зөвхөн ингээд нүүрээ л ингээд массажлаад байгаа биш. Энэ нурууны энэ хавьч ингээд массажлаад лимфний тэр нөгөө зангираануудыг ин суллаад цэсний эргэлтийн сайжруулангууд нуруунаасаа ингэж татдаг юм билээ шүү дээ ингээд юм аа. Тийм үү. Цэг сууцгаая. Тэгэхээр ингээд ер нь ингээд тэр бариа эднэр чинь маш чухал юм билээ. Тэгэхээр энэ дээр одоо энэ дээр ингээд байхад энэ нөгөө ингээд дэш ингээд болж байна. Тийм одоо энэ лимф нут чинь одоо энэ чинь аахгүй энэ чи одоо энэ игэмний хавцаа тий. Тэгээд яг тэр хэсгээ бас нэлээд сайн гэж массажлуул бас ингээд гоё нүүр гоё татагдана тий. Тэгэхээр тэр талаараа бол би маш их дэмждэг тэрийг. Тий. Надад бол ингээд урежиг түрхэхэд нүүрэндээ хайрсан дээр их гоё булгаж өгдөг. Тий. Тэгэд нэг нүүрэндээ ингээд түрхэхэд нэг тааламжтай байдаг. Тэгээд өнөргөө нь бүр хамгийн супер. Тийм бүр ингээ үнэрлээ бүр өнөр ингээ хайгаад байгаад болтгоо. Бараг усны өнөр гэж байдаг тий. Тий. Надад л тийм. Тэгээд халуун аршины орцтой болохоор одоо батганы сорив, нөхцөлтийн юу гэдэг тий бүх сорвуудыг арилгахад тусалдаг. Сайн чигшүүлж өгдөг тий бас. За тааш. Надад бол маш гоё энгийн гэдэг үг л орж ирж байна. Энгийн мөртлөө хүчтэй гэдэг өнөөдрийн ярианы сэдэв байгаа шүү дээ. Яг тэрэнд ингээд 100%
тохирохоор энгийн мөртлөө хүчтэй гэдэг ямар гоё үг вэ? тийм. Тий. Less is more гэдэг чинь яг энгийн байх тусмаа илүү өөр нөлөөтэй, өөр шимтэй, илүү хүчтэй. Ингээд бид нар угаасаа Улаанбаатарт амьдраад үр хүүхдүүдээ өсгөөд ажил төрлөө хийгээд тэгтээ дөрвөө их стресстэй байхад skin care бас нэмэл ингээд айгүйх анхаарал шаардаад их цаг зарцуулуулаад айгүй юм хэцүү байлгахгүйгээр амьдралыг илүү хөнгөвчүүлж өгдөг нь таалагддаг. Яг. Би бас нөгөө ирчүүдийгээ мартмааргүй байна. Тэ? Ягаад гэвэл бид нар дандаа нөгөө ярихаараа зочноо урагтаа хүртэл эмэгтэй хүн авчраа. Тэгээ гоо сайхны тухай ярихаар дандаа эмэгтэйчүүд ингээд яриад тахаар ирчүүд маань бас дотроо гомддог байхаа. Тэгээ та нар ч гэсэн бас манай өрөөжийн бүтээгдэхүүнийг хэрэглэх хэвээр маань нөхөр бид нар хуйлаа хэрэглэдэг байхгүй. Тэгэхээр эхнэрийнхээ тасыг аваад хэрэглэж болно. Дэлгүүрээс аваад хэрэглэж болно ирчүүдээ. Эхнэрүүдээ тосоо өгөөрэй. Эхнэрүүд бас тосыг өгөөрэй гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийнхөө сайхан зочинд L'Oreal брэндийнхаа бэлгийг авчирсан байгаа. За Ирж бидэнтэй сайхан яриа өрнүүлсэнд их баярлалаа. Ямар гоё бэлэг вэ? Тэгээ бас гоё олон охтуудад, олон эмэгтэйчүүдэд миний үе хэмжчихсэн бас ингээд тайр маань дандаа гоё юм юу өгдөг, урам өгдөг, сэтэл өгдөг. Тэ олон эмэгтэйчүүдэд надад бас юм гоё урам зориг өгдөгт баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.